За 2026 оныг одоо засгийн газраас боловсролыг дэмжих жил болгож зарласан байгаа. Тэгтээхэн зэрэг мэдээж одоо энэ салбарынхаа хүмүүсийн цалин үлсний асуудалд бас онцгой анхаарах шаардлагатай. За түүнээс гадна одоо энэ зарим хүмүүсийн яриад байгаа шиг бас энэ бетон зүтгэх ажил чинь хөдөө орон нутагт чухал байна л да. Мэдээж тэнд чи одоо ажиллаж байгаа сурч байгаа хүмүүсийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах. Тэр хөдөө орон нутагт одоо зарим газар сургууль нь ураад унах гэж байна. Зарим газар нь уртсан байна. Зарим газар одоо зайлшгүй бас их засварыг шаардлага байна гэдэг. Ингээд энэ барилга байшинтай холбоотой асуудал бол бас цалин өснөөс дутхгүй хэмжээнд тавигдах юм онцгой ач холбогдох асуудал л да. Тэгээ эх жил одоо боловсролын сайдын багц дээр 1.3 их 80-ийн дүнтэй 448 тэрбум төгрөгийн л одоо хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. Энэ бол одоо мэдээж одоо боловсролын салбарт энэ том салбарт энэ өргөө удам газар нутагтай манай орны хувьд бол одоо чаналтай төсвөө. Тэгээ эх жил одоо ер нь эх жилүүдэд боловсролын салбарт нэг 100 гаруй сургууль бас нэг 100 орчим цэцэрлэг барьчвал энэ боловсролын салбарын байшин барилгын асуудал шийдэгдэнэ гэж одоо бид нар Дамайн гал удрах огшаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлт гаргасан судалгаа хийсэн байгаа. Тэгээ эх жилийн одоо төсөв дээр бол 135 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Эх 26 онд 46 тэрбум төгрөгийн санхүүжих 15хан шинэ сургууль цэцэрлэг боловсролын салбарын байшин барилгын асуудал тавигдсан байна. Нөгөө 200 гаруй байшингийн ч дөнгөж 15 тавигдсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бусад асуудлаа ер нь хизээ шийдэх юм бэ? Ямар одоо хөрөнгө оруулалтын их үүсвэр, ямар одоо арга замаар шийдье гэж төлөвлөж байгаа юм бэ? Боловсролын яамнаас сумар. За хоёрдугаарт нь ер нь өнгөрсөн жилүүдийн нэг удсан барилга байшингуудын чи асуудал бол ер нь нэг тийм зураг төсөл муу, төлөвлөлтгүй, эсвэл сонгуулийн жилд зориулж нэг 5 тэрбумаар барих байшинг 2 тэрбумын төсөв тавьчаад ийм заваарсан юм хийж явснаас болж л одоо ер нь сунжраад дараагийнхаа жилийн ирээдүйн хөрөнгө оруулалтуудаа гацаагаад зогсоогоод ингээ уртлынхан дуусч өгдөггүй ийм л зүйл байгаа шүү дээ. Тэгтээхэн зэрэг энэ эх жилийн төсөвт энэ боловсролын сайдын багц дээр эх жилүүдэд хийх тэр олон сургууль цэцэрлэгийнхаа барилгыг төлөвлөх зураг төслийн мөнгө төгрөг ер нь тийм санхүүжилт тусгаж болдгоо мó. За мөн одоо энэ боловсролын салбарт энэ цалин хөлс энэ барилга байшингаас гадна дахиад энэ хөдөө орон нутагт багшийн дутагдал гэж нэг том асуудал байна. Хөдөө орон нутагт зарим сумдад одоо нарийн мэрэгжлийн одоо яг мэрэгжлийн багш буюу одоо биологийн багш, газар зүйн багш байхгүй 2-3 жил болж байгаа сумдууд хүртэл байгаа. Зарим сумдуудад захимаар орж байна. Тэгтээхэн зэрэг энэ одоо багшийн дутагдлыг нөхөх тал дээр ер нь одоо хөрөнгө тавигдсан уу? Энэ дээр ер нь одоо ямар одоо бодлогын арга хэмжээ авч энэ төсөв хөрөнгөтэйгөө уялдуулж энэ асуудлыг шийдэж энэ асуудлуудыг бас нэг хариулт өгч явах юм бэ гэдэг ийм асуултыг одоо боловсролын сайдаас асууя. За Наранбаяр сайд. За баярлалаа. Тэгэхээр үнэхээр энэ сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ийм зорилгоор бас таны санаа тавьж ингэж хэлж байгаа бол яг үнэн. За 108 цэцэрлэг 108 сургууль 95 цэцэрлэгийг ер нь бид 2028-аас 30 оны хооронд бүгдийг нь оруулчих юм бол боловсролын салбарт нэг тэр үед нэг 14% хүүхэд нэмэгдэх юм. Ерөнхий боловсрол дээр энийгээ бүрэн шийдчих юм байна гэсэн хоёр ээлжийн сургуулийг ч гэсэн цааш нь ингэж багасгаж эхлэх юм байна гэсэн ийм тооцоо хийсэн. За энэ жилийн тухайд бол бас энэ ер нь бол төсвийг бүхэлд нь шин гэхээсээ илүү шилжиж ирж байгаа барилгуудыг дуусгая гэсэн ийм одоо бас зорилтын хүрээнд бид бас энэ ажлыг төлөвлөсөн байгаа. За шин дээрээ бол яг одоо амьдрал дээр гараад ингээ яхаар жишг нэг маягийн зураг гэдгийг бол хүлээн зөвшөөрөхгүй янз бүрийн холболтын зураг хийхээрээ маш их одоо төсөв өөрөө хөдөлж эхэлдэг. Энээсээ болоод барилгууд нь удаашарч эхэлдэг. За энээсээ болоод жишээлбэл тарифынх нь өөрчлөлт бий болоод барилгын компаниуд нь ажиллаа хийхээ болоо сүүлдээ ингээд хоёр талдаа гараад эхэлцдэг. Ийм нэг зовлонтой юм байгаад байгаа. Тэгэхээр эхнээсээ зураг төсөвтэй ийм одоо төсвүүдийг л оруулна гэснээрээ яг төсөвт орсон нь бол таны хэлсэн юм цөөхөн тоо байна. Харин Азийн хөгжлийн банктай зээлээр ярьж байгаа бидний одоо энэ төсөл дээр бол нийтдээ 41 сургууль цэцэрлэг шинээр орж ирсэн. За энэ нь болохоор одоо зураг төсвийг нь бас тухайн орон нутагт нь тааруулаад ингээ хийгээ явах юм боломжтой ийм байгаад байгаа. Тэгэхээр бид бол
25 онд бол яг энэ хөрөнгө оруулалт тал дээрээ бол энэ 448 дээр 470 тэрбум дээр нэмэх нь 590 тэрбумаар нэмж чадсан. Ингэснээрээ бол нэг их 80-д 43 тэрбум байсан баха. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг бол энэ сургууль цэцэрлэг барихад зориулж байгаа. За энэ бол өнгөрсөн одоо жилийнхаас нэг 2.3 дахин нэмэгдсэн ийм зүйл байгаа. Ийм одоо төсөв байгаа. Тэгэхээр бид бас энэ цаашдаа энэ төсвийг ямар ч асуудалгүй төсөвтөө тусгадаг байхын тулд бүх сургууль цэцэрлэгүүдээ ер нь газартай, за тэгээд зураг төсөвтэй байх дээр л онцгой анхаарахгүй болохгүй байна л гэсэн ийм л нөхцөл байдал үүсчихэд байна. За багшийн дутлалын тухайд бол үнэхээр одоо ялангуяа хөдөө орон нутагт бол нарийн мэрэгжлийн багш нар онцгой дутагдж байгаа. Яг одоо химийн багш, физикийн багш, англи хэлний багш гэх мэт. Тэгэхээр энэ дутлыг арилгахын тулд бол боловсролын 6 багц зарах хэмжээг оруулж засгийн газрын тогтоол болгож гаргасан. За ер нь багшийн дутлыг арилгахад орон нутагт олгож байгаа тэр 40% нэмэгдэлт сумын төвийн одоо